нийслэлийн прокурор ерхий газрын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга сандаг сүрэнтэй ярилцаж байна. Үнэхээр 18 жилийн дараа одоо энэ хэрэг илэрсэн өнөөдөр олон нийтийн анхаарлыг бол татж байна. Тэгэхээр хэрэг мөрдөн байцаах шатанд бол маш олон давц зэрэг бол авагдсан. Нууцын зэрэгэлтэй материалууд бол баялаа. Шүүх хуралч гэсэн нууцын зэрэгэлтэй учраас олон нийтэд бол тэдэд нээлттэй байгаагүй учраас энэ олон эргэлзээг бий болгосон байх. Тэгэхээр 18 жилийн дараа хэрэг яагаад гинт илэрч вэ? Эндээс соёлын ярьцлага эхлэв. За баярлалаа. Монгол улсын ерөнхийлөгч за тухайн нууцын зэрэгэлт хамруулсан хэрэг материалаас тодорхой баримтыг нууцын зэрэглээс гаргах за энэ зөвшөөрлийг олгосон байна. Тэгэхээр өнөөдөр таны асуусан асуултанд миний хувьд энэ хэргийг нууцын зэрэглээс гаргасан тодорхой баримтсалтыг одоо дурдж хариулах ийм боломж олдож байна гэж би ойлгож байгаа. Тэгэхээр энэний дагуу танд дараах хариултыг миний зүгээс өгөх боломжтой. За өнөөдөр 18 жилийн дараа өнөөдөр энэ хэрэг яагаад гинт илэрсэн бэ гэж 1998 оны 10 сарын 2-ны өдөр энэ жигшүүрт хэрэг гарснаас хойш мөрдөн байцаалтын ажиллагааг цагдаа ерөнхий газар, тагнуул ерөнхий газрын хамтарсан ийм мөрдөн байцаалтын ажиллагаа өнөөдөр хүртэл үргэлжилж ажилласан. Энэ ажиллагааны үр дүнд маш олон нотлох баримтанд тулгуурлаж 2015 оны 8 сарын 31-ний өдрөөс энэ нэрхт өнөөдөр ялагдаад байгаа Амгаланбаатар Содон Даржаа чимгээ гэсэн улсуудыг холбогдуулан шалгаж эхэлсэн байт юм аа. Тэгэхээр энэ бол яг өнөөдөр гинт илэрсэн энэ нөхцөл байдал биш. Энэ 18 жилийн хугацаанд цуглуулсан нотлох баримт үнэлж энэний дагуу цугларч байгаа өнөөдрийн цаг хугацаатаа давхцаж байгаа ийм л байдал юм. Тухайд одоо 16 настай байсан хүн ийм гинт хэрэг үйлдсэн үү гэж өнөөдөр хүмүүс эргэлзээтэй анхны шүүхийн шийдвэрийг л нэлээд зочирч хүлээж аваад заалдах шатны шүүх бас хэвээр үлдээч бас зочирдсан юм өнгөөс байсаар л байна. Тухайн зарим нотлох баримтуудыг гаргавал нууцаас гаргасан тийм. За бие бэлдэр хөгжлийн хувьд бол өөрийн тухайн үед үерхэж байсан өсгүүдээ 18 настай гэж хэлэхэд хинч харсан итгэдэг бие бэлдрийн хөгжил сайтай эрүүл тэгш ийм өсгөлөө ийм хүүхэд байсан. За энэний талаар бол би бас дараах баримтыг бас харуулъя. Энэ бол шүүхийн шатанд тухайн хүн орж энэ нөхцөл байдлыг бас сэргээн дүршилж ярьж байгаа ийм баримт бол өнөөдөр ил болсон учраас та бүхэнд үзүүлье гэж. Энэ Амгаланбаатартай үргэлжлэжсэн. За одоо бол гэхдээ юу байхгүй үстэй гэр бүлийн гишүүний албаасны баталгаа ч юм уу тийм холбоо байхгүй үстэй. Ямар хугацаанд үргэлжлэж хэдийд үргэлжлэжсэн? 98 сараас 11-ээс. Оо 18 жилийн өмнө үргэлжлэжсэн тийм ээ. Одоо бол хайлтаар байна. Асуултыг бодох байна. Би яа Тэгэхээр энэ бол яг шүүх хуралдааны явцад тий гэрчийг таниулах. Дээр нь бас анх одоо 98 онд хэрэг гарсны дараа бол мөрдөн байцаалтын шатанд бол аман зураг зурагдсан байдаг. Энэ нь одоо тухайлбал чимгээ Содон Даржаа тий энэ Амгаланбаатар энтрийн аман зурагтад харьцуулж одоо нэлэгдсэн таруулах гэдэг л да. Тий. Тэгэхээр энэ дээр тайлбарыг гэж та. Энэ хэргийн дараа түүний хамтран амьдрагч булган гэрчээр мэдүүлэг өгж явах хэвээр тухайн хэрэгт үйлдсэн байж болзошгүй үйлдсэн гэх энэ этгээдүүдийн дүр зургийг өөрийн сэргийн одоо оюун санаанаас дүрслэгж ингэж зурулсан мэт. Хамгийн гол нь аман зураг гэдэг маань бол тухайн хүний оюун санаа бол дурсамжаас гарч байгаа дүр төрх. Энэ дүр төрхийг л мэрэгжлийн хүн цаасан дээр болгож. Харин хажуудах нь бол тухайн гэмтрийг үйлдсэн гэж өнөөдөр яаж шийдвэрлүүлээд байгаа хүмүүсийн фото зургийг ингэж харьцуулж харж байгаа. Он оноор ингэ харьцуулж. Тийм, он оноор нь харьцуулж харж байгаа. Амгаланбаатараас тухайн гэрт ороод одоо тэр талигачийн байрны өрөөг бол бас таньсан мэтлэг байгаад байгаа тийм. За энэ гэмт хэргийн хувьд тухайн хүмүүсийг холбогдуул шалгахад өнөөдөр байцаан шийдэх хуулиар ялах болон цагаатах талын нотлох баримтыг цуглуулах үүргийг хүлээдэг мөрдөн байцаалт прокурор баглан. За энийхээ дагуу тухайн хэрэгт хэдийгээр Амгаланбаатарын хувьд өөрөө хишгээ ишлэн мэдүүлсэн гэдэг энэ нөхцөл байдлаар олон нийт харж дүгнэж байгаа. Гэхдээ энэ хүн ярьж байгаа юм нь үнэн зөв бодтуу. Нотлох баримтын хувьд энэ нотлогдож гин үгүй юу гэдэг асуудлыг мөрдөн байцаалтын байцаан шийдэх тодорхой ажиллагаагаар бид нотолж өгдөг. Энэ нотолсон ажиллагааны тодорхой одоо нууцын зэрэглэл буюу төрийн хамгаалтаас гаргасан талигачийн гэрт байрны өрөө өөрчлөгдсөн. Энэ нь бол зай талбай өөр байсан гэдгийг сэргээн дурсалж ингэж ярьж байгаа хэсэг. За энийг бол тухайн талигачийн байрыг бол 2000 он
гарснаас хойш одоо талигачийн хамтран амьдрагч булган одоо засвар хийж өөрчилсөн гэдэг ганцхан тэр хүний энэ мэдж байгаа мэдээллийг тэр хүн тухайн орчин нөхцөлд байсан гэдгээрээ сэргийн дурсалж ярьж байгаа эсгийг одоо та бүхэнд үзүүлье. Өмнө нь болохоор тэр энэ байрны энэ талаас нөгөө булан тариад нөгөөдөг чинь хурж ирж гин гэж энэ ажлаасаа нөгөө зориг хурж ирж гин гэж нөгөө содондаж уцаар ярьж байхдаа нөгөө авгагийн 8 дүртэйгээр гисэн шүү гэд надад тэгсэн байхгүй. Яг энэ байрны энэ гадаа буланд яг ийм ариун цэврийн өрөөнд орсон. За. Энэ амар өөрчлөгдчихсэн. Биш үү? Яг ийм байдлаар байсан баха. Би яг юу яаж одоо энд дүрслэлт үзүүлж болно шүү дээ. А энэ ингээд нөгөө чэйжнээс нь ингээд би ингээд чэйжнээс нь хийсэн. Жаагийн хөлнөөс нь өргөсөн болж ирсэн. Тэгэхээр яг энэ бичлэгээс харахад бол одоо 10 жилийн өмнө өөрөө тэнд байжээ гэдэг нь бол нотлогдож байна гэж харж болох юм байна тийм ээ. Тэгэхээр энэ байрны өрөө өөрчлөгдсөн байна. Энд ийм байгаагүй засвар болсон байна гэдэг. Тэгээд дээр нь одоо тухайлбал энэ хэрэгэд хичнээн хүн үлдчихвэ. Өнөөдөр мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоосон нөхцөл байдлаар бид нар 4 хүнийг за зориг агсныг саантаалс энэ гинтрэгт гүйцэтгэгчээр оролцжээ гэж тогтоосон. За энэ 4 хүний нэг хүн нь Амгаланбаатар Содон Даржаа нарын гарт амь насаа алдсан асуудал нь мөн нотлогдсон. Одоо бас 18 жилийн өмнө гарсан энэ аимшигт хэрэг бол амьд гэрчтэй. Яагаад тэр үед эвлэрээгүйгээд одоо хүртэл бас нэг мэргэлцээ яваад байдаг. Булган яагаад шүүх хурал гэрчээр орсон? Хэдийгээр өнөөдөр хинч харсан тухайн нөхцөл байдлыг биеэрээ харсан хүний хувьд яалчгүй гэрч мөн юм уу? Гэхдээ өнөөдөр байцсан шийдэх манай бидний дагж мэдж байгаа байцсан шийдвэрлэлийн 45 дугаар зүйлд гэрч гэж тухайн хэрэгт холбогдлоггүй хэргийн талаар үнэн зөв юм мэдж байгаа этгээд гэрч нэгдсэн. Гэтэл булганы хувьд бол энэ хэрэгт холбогдсон шалгацсан. Хоёрдугаарт хэдийгээр булганы хувьд шүүхийн шатнд шилжүүлж гин буруугийн асуудлыг хилцэх хэмжээний нотлох баримт бүрдээгүй гэдэг нөхцөл байдлаар өнөөдөр энэ хүний үйлдэлийг прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн. Тэгэхээр бол тухайн хүн бол байцсан шийдэх хөлийн шаардлагын дагуу гэрчийн хэмжээнд шүүх хуралдаанд оролцсон. Энэ боломж бол хуулиар болохгүй байгаа маа. Та гэрчийн бичлэг харуулъя гэлээ. За энэ дээр одоо та бүхэнд харуулах бичлэг маань бол шүүх хуралдааны шатанд оролцсон гэрч нараас тухайн үеийн цаг үеийн нөхцөл байдал байсан улсуудыг дүр зургаар нь таньж дүрсэлж байгаа хэсгийг одоо та бүхэнд үзүүлье. Уурал сүмдч таних уу та? Тэр нь таних уу? Энд холбоотой бас байгаад зүгээр хоёр залуу байж. За тэр татаа. Ani төлөвлөрөө таны ажиллагаанд явуулсан хүмүүс юм. Энэ хэрэгтэй юм. Хэдийгээр бид нар мөрдөн байцаалтын шатанд тухайн ялагдагч нарыг ганц бусад нотлох баримтаар биш. Ялагдагчийн өөрөө хэрэгэн үдээж байгаа мэдүүлэг. Энэ мэдүүлэг маань бусад нотлох баримтаар давхар нотлогдсон тохиолдолд тухайн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлдэг хуулийн зохицуулт. За энэ зохицуултын дагуу өнөөдөр та бүхэнд үзүүлэх боломжтой нууцын зэрэглэлээс төрийн хамгаалтаас гаргасан бичлэгийг харуулъя. За энэ дээр бол юу байгаа юм гэхээр Амгаланбаатарын хувьд одоо тухайн нөхцөл байдлыг сэргийн дурсалж байгаа хэсэг. За мөн Содон Даржаа ялагдагчийн хувьд мэдүүлэг өгөөд өмгөөлөгчийн хамт байлцаад мэдүүлэг өгч байгаа юм даа. Тэгээд Содон Даржаа жааги болохоор ингээд цогцолыг дуурайв. Тэгээд ерөөсөө удалгүй байж таалаа гаргаад талигаач зөргөө ороод ирсэн байхгүй. Яг хоёр талаас нь тэгээд татал газар. Тэгээд ингээд гадна татвар сорох гэсэн. Тэнгуут орж ирэнгуут ингээд хоёр зэрэг татаж орсон байхгүй. Хүүхд тахгүй гэдэг юм. За. Тэр удаас жаа дараа нь араас жаа л. За. Тэгсэн чинь баарны урд боочгоос юм жингээр болохоор туу хүмүүс орсон юм. За. Энэ жингээр өдөртөө дэжсэн. Энэ мэдүүлгэн дээр энэ хүн тухайн нөхцөл байдлыг өөрөө гадаан байсан мэтэр яг үйл явдал аллаг болох үед дэрэгдэн байгаагүй мэтэр ингэж ярьж. Хэдийгээр энэ нөхцөл байдлыг өөрөө ярьж байгаа боловч
тухайн хүн бол энэ гэмт хэргийг гадаа нь харсан гэдгээрээ эрүүгийн хариуцлагаас зайлсхийх гэсэн өөрийнх нь субъектив сонирхлоос үүдэлтэй мэдүүлэг. За битүүрийн ярилцлага бол яг давзаалтах шатны шүүх хурал дуусны дараах энэ цаг мөчид олон олон нийтийн хувьд бол маш олон эргэлзээ байгаа. Энэ асуудлууд бол бас прокурорын зүгээс бол хариултуудыг авлаа. Тэгэхээр үнэхээр одоо хууль тогтоомжийн дагуу зарим нууцын зэрэглээс гаргасан баримтуудыг битүүр бол анх удаа үндэсний олон нийтийн телевизээр инхэд илгэж байгаа. Хэдийгээр бид нар энэ нууцын зэрэглээс гаргаж байгаа тодорхой үйл баримтуудыг дэлгэсэн ч гэсэн энэ баримтууд маань өөрөө хэрэг бүртгэх мөрдөн байцаагч прокурор шүүхийн зөвшөөрлгүйгээр бусдад задруулах, ил гарах, түгээх, за тохиолдолд мөн эрүүгийн хариуцлага хүлээх ийм хуулийн зохицуултууд мөн байдаг учраас бас бид нар хэдийгээр ингэж дэлгэж байгаа ч гэсэн энэ баримт маань цаашаа хин нэг үн дамжиж задрах энэ юм бас хуулиар хориотой маа гэдгийг бас нэмжлэх зүг бахаа гэж би бодож байна.